Тэнгэрийн уудаад 50 грамм байна уу? 50 татчаад уу? Сэргийн баяр болж ин да гэдэг. Нүд нь улаагаад, нүүр нь улаагаад хил амд өлтрээд бүр мөрөөдлөл гэдэг. Тэ. Үхс юу эдгийг энэ гэж хэлээд бүр тэ. За, билнэ үү? Өнөөдрийн сэдв бол их гэгээлэг сэдв. Та өөрөө сонгосон 5 дугаар харанхуй явлаа. Тэгээ дандаа арх тамхи, хар тамхи, мөрөдтэй тоглоом, атаархал гээл тэ. Тэгээ өнөөдөр мөрөөдөл гэсэн их гоё сэдвлээ орж байна. Тэгээ олон хүмүүсийн бас дуустал нь үзээрэй гэж хүсэж байна. Та хүүхэд байхдаа хэр мөрөөдөгч хүүхэд байсан бэ? Маш их мөрөөдөгч байсан. Би ганцаараа байхдаа л мөрөөднө. Унтахтаач мөрөөднө. Фантазныч мөрөөднө. Тэр фантазны мөрөөдлүүдээс одоо биелсэн мөрөөдөл байгаа юу? Бага. Жишээ нь? Хэлэхч зүйлээ хэлэхгүйч зүйлээ. За яг хамгийн гоё юм нь өөрийнхөө хамгийн шунд дурлж исэн машин аваад хурд хэтрүүлж давхиж исэн. Хаа хүртэл давхисан гэж бодож байна. Бүр чойр хүртэл давхиж исэн ганцаархан. Буумааргүй санагдаад байна. Буумааргүй санагдах тэл бензинээр явдгийг ч марттлаа. Тэгээд тэр Mercedes Benz авч унаал. Тэгэхэд үнэхээр бүр машинаасаа буухгүй. Мэдгүй 2 3 онсон бохоо машинаасаа буухгүй. Ер нь хамгийн за энэ мөрөөдлөө орхидөө энэ мөрөөдөл бол юм биелэгдэшгүй даалгавар юм байна гэсэн мөрөөдөл байсан уу? Орхисон мөрөөдөл юу байна? Бага. Айгуу онцгой дурсамж тэрийг би ярмааргүй. Гэхдээ миний энэ мөрөөдөл биелэхгүй нэ гэж одоо бууж өгнө гэх үү. Юугүй те. Тийм үе байсан. Гэхдээ яг тэр он цаг үе бол айгуу тийм эргээд бодхоос ч тийм жоохон дургүй үрмээр. Гэхдээ тэр мөрөөдлөө би одоо өргөжлүүлж байгаа. Эргээд сэргээс. Би бол харамсахгүй амьдрий гэсэн урайтай. За ташнамаа чи насны бүсэнд тэрийг хийчихгүй явдаа гэж харамсчихсаас энийг хийгээд би алдаа явж ирсэн шүү дээ гэд нүүр бардам үр очиад тойруулчаад яриа сууж ивэл бахархалтай юм шиг санагдтыг. Одоогоос 20 жилийн дараа чи хийсэн зүйлдээ биш хийгээгүй зүйлдээ илүү харамсна гэдэг үг гэдэг хөөх. Наадах чинь чиний дотроос гогтоод ийн л да. Чиний мөрөөдөл юу байсан? Хүүхэд байх юм. Хүүхэд байхдаа 16 настай. Тэрнээс өмнө хүүхэд байхын мөрөөдөл ярил. Хүүхэд байхдаа сангийн сайд болно гэж мөрөддөг гэсэн шүү дээ. Сангийн сайд болно. Улсын хурлын гишүүн болно. Их боловсралтай хүн болно гэл. Нэг харж исэн хүн бол байсан. Ямар гоё юм бэ боловсралтай хүн чинь. Өктөө юм ямар гоё юм бэ. 5 наснаас л тийм мөрөөдөл ихсэн шүү дээ. 5 настай байхаас л их гоё бодож исэн. Тэгээ хүүхд тухтай их онц сурдаг байсан. Тэгээд чинь нэг онц сурах юм бол чи мөрөөдөлтөд өрөх юм байна гэсэн чиглэл өгцөн л байгаа шүү дээ. Ээж аав нөгөө юм мэддэг хүмүүс чинь тэ. Тэгээ хүүхд тухаас их онц сурсан. Тэгээд явж хагаад намайг хүүхд байхад нэг лологийн найзуудыг гардаг байсан. За. Хүүхдүүдийн телевизийн шоу шүү дээ. Одоо контент. Тий. Тэрийг харчаад би яасан гой хувцснууд өмсөд зурагтаар гараад нэгнтэйгээ ингээ гадуур явцгаагаад зураг авалтаар яваад олны танил болоод яасан гоё юм бэ гэж харж байсан шүү дээ. Чи надад нэг л дээр нэг хэлж ирсэн да. Санаанд багтсан зүйл заяанд багтдсан шүү дээ гэд. Тийм шүү дээ. Тэр их надад бас их гоё. Ялангуяа чамаас сонссонд их сонирхолтой санагдсан л та надад. Тэ чамаас сонссон их сонирхолтой санагдсан байхгүй. Танаас тэр сонссон үг бол бас том бодож дунд дээр буугээ тэ. Тэ. Том өсөж дундыг аваа гэд. Тэр бас их надад их инспирэшн өгдөг үг шүү дээ. Тэгээд дараагийн үг нь болохоор ийм сайхан орчлон дээр бити мяа амьдраач гэдэг. Би бол тэр өглөө болгон өглөөний хоолоо идэж байхдаа боддоо шүү дээ. Ийм сайхан орчлон дээр бити мяа амьдраач гэж шүү дээ. Энд бол одоо мэдээллийн их сурвалжууд нээлттэй болчлоо. Хүү ер нь юунд ч хурж болдгиймаа гэдэг Монгол залуучууд дэлхийд гараад штэ. Монгол згээд баг энэ гудамжинд PC тоглож исэн хүмүүс дэлхийн тавцсан те тэр арена дотор
20-30 мянган өмнө контр тоглоод гайхуулж штэ. Тэгэхээр мөрөөдөл тийм хол биш болчлоо. Энэ нь бол бид нар гадны айдлуудтай байсан. Одоо л дотооддоо бид нартэй мөр зэрэгцэд явж ирсэн хүмүүс дэлхийд гарч чадаад байна. Монголдоо хийж бүтээж чадаад байна. Тэгэхээр бид нэр мөрөөдөл хол биш болчихлоо. Ер нь одоо чамд ингэж санагдаж гин үгүй юу хэлж мэдэхгүй. Надад бол нэг ингэ санагдаад байна. Сүүлийн нэг жил гарна. Ялангуяа монголчууд, Монголын залуучууд ямар нэгэн төр засгийн оролцоогүйгээр дэлхийд айгүйх гайхуулж гарч ирээд байна. Одоо жишээлбэл чиний хэл Монгол баг Physical Asia гэдэг. Тэ? Тэр Орхонбаяр Арслан ямар гоё юм бэ? Үндэснийхээ өв соёлыг ямар гоё сурталчилсан юм бэ? Тэ? Оюуны спортынх бол бүр мундаг. Оюуны спортын бүр ярилтгүй. Ярилтгүй. Тэр хоёр их охин байна. Тэ? Мөнхшөр, мөнх сувд бил тэ? Би уучлаарай нэрийг буруулж магадгүй. За тэр оюун ухааны академи Хатанбаатар болон тэрний шавнар. Ой Манчестерийн фанат эндээс дугуй унж гараад Манчестерд очоод Вейн Рүүнитэй зураг даруулад Манчестер аренад хөлөмөг үзээд гоё гоцтой. Юу яриад байгаа юм бэ та нарт тий. Тэндээс дуур гараад тэнд очоод бүр хүндэлдэг шүтдэг байсан хүмүүстэйгээ уулзаад тоглолт үзээд Манчестер багаас тэр хүн захиа бичиж өгөө тоглолтын үзүүлээд хотуудаар аялуулад ёо би бол зүгээр шар ус босч илээ. Гэхдээ үнэхээр одоо сүүлийн жил гарan 2 жилд бол ингээд бүр цаанаасаа юм мэдрэмж төрөөд байна. Нэг юм нөө монголчуудын сэрхүү гэж яриад байдаг тий. Тэр байна уу гэж надад анзаарагдаад байгаа байхгүй. Тэгэхээр мөрөөдөл гэдэг юм чиний хувьд хэр үн цэнтэй юм бэ? Би энийг ярихаас өмнө нэг товчхон ягаад энэ монгол залуучууд чадаад байна, гайхуулаад байна гэдэг дээр бид нар олон жилийн хугацаанд хэцүү амьдралаар амьдарчлаа. Тэгэхээр энэ хэцүү амьдрал дундтай гадаадууд манад ирээд амьдрахад хэцүү шттэ. Жилийн 4 үйлрэлтэй, эрсдэл суур амьсгалтай. Үүнээс гадна энэ замын түгжрэл, энэ агаарын орчны бохирдол, энэ авилга хээл ахуул. Яг зөв. Энэ дунд хүн болж өсөөд тэмцэж амьдрна гэдэг чинь өөрөө тэр урлаг хийгээд байгаа байхгүй юу? Яг үнэ. Тэгэхээр энэ дундаас аюу сайн бүтээгдэхүүнүүд гарч ийн. Эдгээр нь Монгол залуучууд байхгүй. Энэ залуучууд ихэд гайхуулна. Яагаад гэвэл тэнд хүүхэд байхдаа 4 давхар хаус төссөн англи хүүхэд энд 5 амтаа гэрт өглөө нь хүүтэн гэрцээрээд гал түлээд усаа аваад хичээлдээ яваад буцаад дүүгээ аваад гэртээ ирээд хичээлийн даалгавраа хийгээд оройн ээж яваагаа ирэхээс өмнө хоолоо хийгээд тэгээд оройн нэг зурагт ном сэтгүүл уншаад мөрөөдөгч тэр агуу мөрөөдөгч тэр англи мөрөөдөгчөөс илүү байхгүй. Тэнгэр газралтай. Тэнгэр газар шиг ялгаатай шүү дээ. Бүх юм бэлэн өссөн, бэлэн өсөөгөө бэлэн болохын төлөө тэмцэж байгаа хүн гэдэг чинь өөрөө хувь хүний хөгжлийн үед бүр давуулан билүүлэлт хийсэн байхгүй монгол залуучууд. Тэгээд дийлэнхтэй ингээд хараад хад би сэдвийг ярихаас өмнө ингээд жаал юм. Уншиж сухлаа л да. Судлаа. Тэгэхэд ингээд яг хаанаас нь хэлж хэлхээ үнэхээр би мэдэхгүй байна. Үг оноо чадахгүй байна. Тийм их гоё баялаг байна. Дийлэнх монгол залуучуудын мөрөөдөл юу гэж? Энэ улс их орныг сайжраасаа. Сайн сайхан болчоосоо. Тийм болохын төлөө би өөрийн өчүүхэн ч гэсэн хувь нэмрээ оруулах юмсан гэсэн мөрөөдөл нь дийлэнх байдаг юм байна. Бүр 100 үгтэй мөрөөдлийн бичсэн текстэнд бол энэ маш их байна. Энэ өөрөө их гоё. Би дан ганц монголчууд гэж магтаж байгаа юм биш. Энэ дээр чиний бодол. Яг тодорхой асуулт. Чи монголчуудын мөрөөдөл ер нь хэр ижилхэн байна гэж бодож байна. Монгол ялангуяа залуучуудын хувьд. Нэгтлээ юм сөрөг бодолтой хүмүүст бол монгол залуучуудын мөрөөдөл нь байр машин дээр тогтож штэ гэж ярьж байгаа. Нөгөө талаас бол мөрөөдөх залуучууд их. Хүний бодохгүй юмнуудыг бодоо сайн наттай хэд хоногийн өмнө ахын үедтэй гэсэн чи 22-тойг нэг залуу ирж уулзсан штэ. За. Тэр чи үл хөдлөх хөрөнгүүд дээр ингээд тоглож ийн мөр. Юу идэх? Юу идэх гэсэн чи би зүгээр л бартер солилцоо ид. Тэр хүнд юу байна? Энэ хүнд юу байна? Энэ хүнд юу хэрэгтэй? Тэр хүнд юу хэрэгтэй? Болоос нь би 5 цаас унгаад байна. Тэгээ би их сургууль 3 дахь курсээс эхлээд энэ ажлыг хийгээд эхэлсэн. Одоо би асуудалгүй 250 сая төгрөг, 300 сая төгрөг хүмүүст хэрэгтэй бол би өөрөөсөө зээлүүлчихдэг шүү дээ. Хүүтэй. Одоо тийм баригдж байгаа байранд хаа ийм 2 давхар төрчих тэр минийх шүү дээ. Танд юу хэрэгтэй? Надад бүх юм байна.
тархитлагч яасан лаг хөгжсөн юм бэ чи гэсэн чи энийгээд байгаа байхгүй. Зүгээр л залуучууд лаг болж байна. Залуу хүн болгоны мөрөдөл адилхан биш. Ер нь бол залуучуудын ээж аваад ярил л та. Мөрөдөл бол бараг л байхгүй. Яагаад вэ гэвэл хаагдмал боогдмал нийгэмд амьдрсан, тэмцсэн. Тэгэд амьдрч болох ер нь хамгийн сайхан аз жаргалтай амьдрч болох дээвэр нь өөрөө нэг машинтай болох, байртай болох, хүүхдүүдэд хос онолохгүй гэсэн мөрөдөлтэй. Одоо л их задгаас итгэж байгаа. Илүү зөрөгтэй болсон байна. Зөрөгтэй болсон, задгаас итгэж байгаа. Ээжээс асуусан. Ээж ч одоо махны ченж идэх хүн шүү дээ. Ченж биш ээ. Лангуутай тийм лангуун дээр нэг 4 хонол зардаг хүн шүү дээ. Яагаад сайжруулад ингэ те? Ахаагүй мөл гэсэн чи. Айж исэн. Та хэдийн нэг хоолг онолчихын төлөө. Тэр ма хаал зараад нэг хитэн дөргөө болол гэртээ хүнсээ аваад очвол барам. Илүү юм хийх, эрсэл гарах боломжгүй байсан гэдэг. Тэгээ мөрөдөл бол хаана агуу байна вэ гэхээр мөрөдлийн гэр бүл зохиогоос нь агуу байна л да. Гэр бүлтэй болоо хитэн хүүхэдтэй болсон дараа хүмүүсийг хараад байхад мөрөдөл гэхээс илүү бодит юм ахуй асуудал дээр их санаа зовж нэг ахуй асуудлыг шийдэхэд бол эрсдэлгүй амьдралыг зорддог болцсон юм шиг санагддаг ах нарыг хараад байна. Бавгийн лавсургаа хэлсэн байдаг шүү дээ. Хайраар эхлээд маргааш өглөө амжиргаагаар амьдрал үргэлжилт юм а гэдэг чинь тэр ихгүй юу? Та надад хэлдэж шүү дээ. Ташнамаа чи болоогүй шүү те. Чи одоо энэ дэлхийг эргүүлнэ гэж бодож чинь те. Чи утгагүй хүүхд аваад эхнэрт аваад хүүхдтэй болчих юм бол чи зургтныхаа удирдлагыг сольж чадахгүй болно шүү. Зургтыг суугаач эргүүлж чадахгүй болно. Тэ? Гашуун үнэн тэр юм да. Тэ? Дан ганц эрэгтэй хүний хувьд биш. Энэ гэхдээ зөвхөн миний л бодол шүү дээ, тэ? Эмэгтэй хүний хувьд ч гэсэн аль нь залуу байгаа дээрээ хүсэл мөрөөдлийнхөө төлөө тултал яв. Чи түрүү надад хэлсэн шүү дээ. Эргээд харахад ачцээгээ тойруулаад сууж хахад энэ хүртэл чадах бүхний хийсэн шүү гэдэг өөртөө түүх үсэг. Тултал нь яв. Тултал нь яв. Энэ бол хүн мөрөөдлийнхөө төлөө хүрсэн мөрөөдөлтөд хүрсэн хүнтэй чи уулзч үзсэн үү юм? Зөндөл байгаа л та. Ямар вэ тэдний байгаа байдал? Аз жаргалтай л гэдэг шүү дээ. Бардам могоц. Бардам, аз жаргалтай. Инээс л хүмүүс байгаа шүү дээ. Би нэг харж ирсэн. Мөнх даврын ярилцлагыг үзчихсэн. Мөрөөдөлтөд хүрчихэр хүн цаанаасаа л өглөө болго инээд сэрээд идэм билээ гэж. Тэгэндээ сонин өнцөг байгааз мөрөөдөлтөд хүрсэн цаанаасаа л инээд сэрээд идэм билээ гэж. Тэр хүний мөрөөдөл юу байсан? Монгол улсын авраг болсон. Хүүн яасан? Сумогийн их авраг болсон. Чи энэс илүү мөрөөдөл гэж байна. 21 онд нэг цаанаасаа л инээд сэрээдсэн шүү. 21 онд аав чинь нэг том жип мал үзчих юмсан те том жиптэй байх юмсан. Гэж л бодож явсан юм чинь. Тэг арилжаа хийгээд бас хэсэг хугацаа өнгөрцөн ч байсан. Тэгэл нэг өглөө сувлил тавьчихсан чинь маа нэг их залгаад машинаа зарнаа. Цагаан 200 зарнаа. Авах уу гэдгсэн. Цаанаа шууд аа бодогдож байгаа шүү. Тэгэл авъя 95 сая өгчээ. Тэг үлдэгдлийн байж байгаад үгүй. Ээжтэй яриад машин авсан. Аавын нэг эвтэйгэн хувцс өнсүүлж хамаатнуудын бүгдийг нууцаар дуудчихээн. Тэгээ нэг ресторанд орё гэл. Тэгэл Наадам центрийн ресторанд ороод дээр нь машиныг тавьсан байсан. Даавал гайхалсан гэсэн. Яагаад байгаа юм л та юу болоод байгаа юм бол тэг сэжиг авцсан. Тэгэл хилээгүй. Тэгэл дээшээ гараад хатган дээр дэлгүүрийн тавиал өгч яхад бүх хамаатнууд эмээж ирсэн байсан. Бөөнөрөөс асгартлаа нэр идлээ уйлал. Би ч дотроо ингээл өөрийгөө бариалсан. Тэгчээл Наадам центрээс гараа явж байхад л бас сайхан шүү дээ. Тэгэл нэг өглөө болгон босоход бас нэг л сайхан мэдрэмж. Инээгээл инээ төрээл сайхан л гомчтой. Тэгэхээр аз жаргалтай амьдрал гэж байдаггүй. Зүгээр аз жаргалтай өдрүүдийн хэлхээс юм а гэдэг чинь л үнэн богоц. Үнэн. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа санаа бол залуучууд ч вэ, нас тогтсон ч вэ, эдгээр насны хүн ч вэ бүгдээр мөрөөдөгч байх хэрэгтэй.
Би одоо хүртэл би мөрөөддөг. Би заримдаа мөрөөдлөхийн төлөө явдаг, заримдаа явж чаддгүй. Тэгтэл би стил мөрөөддөг. Нэг тийм үг өгдөө шүү дээ. Чи мөрөөдлөхийн төлөө өдөр болгон хичээ. Мөрөөдлийнхаараас гүү. Мөрөөдлийнхаараас алах. Болохгүй бол мүлэх. Бүр болохгүй л яаж мөрөөдлийнхын зүг рүү хараад суух гэж байгаа шүү дээ. Тэ? Тэгэхээр тэр чинь яг уг санааны үгээр чи мөрөөдөхөө болсон үед л чиний амьдрал дуусна. Яг суралцгаа болсон цаг дуусна гэдэг. Дуусна тий. Тэгэл дуусна. Тэгэхээр мөрөөд. Хахад мөрөөд. Өөрийнхөө мөрөөдлийг үр хөвгтөд үлдээ. Өвлүүл. Тэ? Би анхны юмнууд их гоё үүдэг. Танд их санагддаг уу? Анхны тийм одоо бит мөрөөдлүүд их гоё санагдчихсан. Би анх обст болно л гэж бодоод байсан. Тэгэж бол нэг анх 50 хэдэн метр квадрат лээ. Обст нэг захирлын ширээ. Тэр захирлын ширээ анхны ширээ шүү. Энэ ширээ хамгийн анх авч тавьж ирсэн. Энэ чи хос тэнд бас нэг 2 хүн суудаг ширээтэй. Энд нэг бөөдөн сэтгүүлийн ширээтэй. Тэр нэг ус цэвэршүүлэг жижиг хөрөгч хоёр авч тавиад. Тэгээд голд нэг 6 оны ажилчны ширээтэй. Ингээд анхныхаа обсыг төгчүүлээд орж явахад бол бас сайхан штэ. Үнэхээр үгээр хэлхийн аргагүй үнэхээр сайхан. Тэр сайхан. Тэр ерөөсө хүмүүсийн хувьд байдгал зүйл тэгтээ сайхан. Чиний хувьд үнэлэгдэж үзүүлэх байхгүй. Сайхан. Би хэлсэн ш таха. Тэр Африкт байгаа хүүхэд бол ус сууж үзхийг мөрөдж байгаа шүү дээ. Ус хүүхэд. Тэр хойд солонгос эрхчлөө те. Тэгэл энэ хоон гэр хороолт байгаа хүүхэд бол хоёр өөрө байрны амьдрал гэж мөрөдж байгаа шүү дээ. Хүмүүсийн хувьд хэрэглээ ирнэ. Хүмүүсийн хүсдэг зүйл шүү дээ. Тэгэхээр тэр хүсэж байгаа зүйлээ авах мэдрэмж бол том жижиг нь хамаагүй маш сайхан. Жохон хүүхэд хаа яагаад их баярлдаг үлээ те. Нэг утас аваад өг. Эсвэл 20,000 төгрөгөө явуулах. Эсвэл нэг тоглоомын дүнд авч тоглуулах. Кино үзүүлэх. Айгүй аз жаргалтай гоё баяр хүртээ байдаг шүү дээ. Хөгшин хүмүүс бол нөгөө удаан хугацаанд яваад мэдрэмжүүдийг авцсан байдаг болохоор нэг тийм их баярлдаггүй те. Тэр анхны мөрөдлүүд л их сайхан байт юм лээ. Тэг хүн тэгээд илүү их хурцлагтаад урам аваад тэгээд зогсохгүй болчтой юм лээ. Тий. Наад чинь л яг чиний одоо амьдрал цаашд хэр хичээх вэ гэдэг зүйл дээр мотивац өгöd байгаа юм л та. Дараагийн мөрөдөл гарч ирэх үед Монголын бэлэн байх хэрэгтэй байхгүй. Монголын форекс ч дуу нэгтэйгээр манай ах нар эсэргүүцэж байсан шүү. Зүг. Дашка наад ажилчин болж ч юм уу 100 алдагдлалд оруулна. Би Монгол улсад анхны арилжааных нь ийм хаб буюу хаусыг тогтчулж байгаад би янзын гоё юм чөлөөтэй судаг опс бий болгоно гэл. Би бол зүгээр би нэг тогтчлолт нь явагдаж 3 санаар өрөөгөө дээ. Би өөрөө чадаа л. цэцэг төвд амьдардаг байсан. Би орой болгоно зургтан дээр дуу муу тавьчаал амар ашиглал төр инээ төрөө бол түү эзэд дуусчих болсоор гэдэг. Тэгээ би дотор нь бассейн дүүшийг хийж өгөөл, бильярд хийж өгөөл, доор нь караокетэй, галтгоотой, фитнес залтай, компьютерийн лабораторитой, VIP өрөөнүүдтэй би өөрөө би хамгийн гоёор тогтчулсан те. Тэгэхээр хамгийн гоёор тогтчулсан би өөртөө л надад бол хамгийн гоё хүн ороод ирэх нүур улаахаар. Тэгээ би хаусыг хагаад Diamond Forex гэсэн логог нь тавьж өгөөл. Тэгэл би ихний сар бол хүн тасраагүй дээ. Ойрын бүх хүмүүс ир цай ус. Тэгээ би хүн болгоныг оруулж цай болгочаал гарахад их гоё мэдрэмж авдаг гэсэн шүү дээ. Юугаар цаашгүй тэр мэдрэмж бол. Тэгээ би тэр мөрөөдлийн хойноос бол би зөв мөнгө гэж юусоо бодов. Тэр миний мөрөөдөл байсан угаасаа. Анх би арилжаа хийж эхлэхдээ те. Би бас Монголын Forex тим хэмжээний компаниг байгуулна. Тим хэмжээний ажлуудыг хийнэ гэж бодож байгаагүй л дээ. Тэр үед бол би нэг хэдэн доллар олоод ээж аваагаа нэг сайхан хувцлаад өөрийгөө сайхан хувцлаад нэг ахуй асуудалгүй болчдаг ажил энэ мөн үл гэж бодож исэн болохоос ш тийм бодож байгаагүй. Тэгээд би тэр анхныхаа Diamond Forex-ын трейдинг хабыг байгуулчихад бол би өрөөс сайхан бахархчлаа. Гоё эс. Тэгэхээр нөө мөрөөдөл том жижиг байх нь хүнд чамаагүй. Тухайн хүндээ л маш хүнцэнтэй гэдэг чинь л байгаа шүү дээ, тий. Тийш тэр хаус бол аль алган л байгаа шүү дээ. Энэ хойгоор дур хаус. Одоо бит ялгаагүй. Яг ингээл тий. Одоо бит мөрөөдөл юм бол одоо шинэ NBA-ийн тоглолт үзье. Бүр ялангуяа яг тухайн үе Oklahoma City Thunder, Golden State Warriors хоёрын тоглолтыг үзчихсэн ингээл мөрөөдөл эс. Тэгэл нэг өдөр үзсэн. Надад тэр тоглолтыг ингээ бүтэн суугаад 200 секшнээс ингээ үзэхэд бараг 10 минут өнтер дууссан юм шиг санагдчих.
Одоо тэгэнгუთ тэрний дараагийн мөрөөдөл юу гингут би Абу Дабид Формула 1 уралдааныг гарааны хэсэг дээрсэн сууж үзмээр идэг. Би яг тэр Rolex цагны доороос үзмээр идэг. Яг чиний хэлдэг байхгүй. Бус түүний хувьд бол тэр нэг гайхаад мөрөөдөд байх зүйл биш. Гэхдээ миний хувьд энэ маань амар гоо үнд цэнтэй мөрөөдөл. Энийг биелүүлэхийн тулд би явах хэрэгтэй. Тийм үү? Яг л ингэж би боддог. Хүний биеийн хилэмж хандлагад хамгийн аюултай хоёр зүйл байдаг. За. Эхнийх нь болохоор хүн өөрийгөө хит их үнэлэх. Бүр хамгийн аюултай нь болохоор хүн өөрийгөө дутуу үнэлэх. Энэ ч миний оролцдог юм биш байх та. Арай өөр хүмүүс хийдэг үл. Яг зөв. Гэж өөрийгөө дутуу үнэлж байгаа нь дандаа аливаа боломжийг эхлүүлж үзээгүй байж байгаад шууд энэ том хан ус хайж байгаа. Яг үнэ. Би танд нэг гоё юм ярьж байгаа л да. Улсын наадмаар өнгөрсөн жил анхудаа уралдлаа. За. Сайхан унганд хамахта хүрэн шүтлэмэн зарлуулж уралдсан юм байна. За. Ус аймгийн сумын уяач Дасцангийн дашнымын хүрэн шүтлээ ороод ирлээ. Хүний адреналин хідээр орж ирсэн. Пүүсгүй. Эхлээд гадуур хэсэгтэй. За. Пүүс хид усын мэдэхгүй шүү. Тухайд бол хид усын мэдэхгүй шүү. Өлөмс гоожл явцсан уу? Тэгээд дааг усын наадамд 9-ээр дахиад ороод ирсэн. Оо. Би сайхан бэлгшээлтэй тоо. Юу л яг тухайд голж ирсэн. Тэгсэн чинь нэг ахунад. Анхны жилийн шуналтай. Хис гэдэг чинь усын наадамд ихний 10-т багтна гэдэг чинь бас. Тийш. Том уу заяа шүү. Би мөрөөдлөг тийм хол биш гэдэгт итгэдэг. Хүн өөрөө хичээгээд зориод тууштай явж явах үед бол ямар ч зүйл бүтнэ. Ойлгомжтой бүтнэ. Одоо миний ойрын мөрөөдөл гэх үү, зориг гэх үү те. Би сайхан энэ усын цолтой зөндөө л ах нар байгаа те. Малгаалгал би хараад өстой гоё малгаамжчээ гэж дотроо боддог л тоо. Би нэг өдөр яг энэ аавын хүүдний хувь заяан байд юм бол усын наадамд нэг морь айрыг дулчаад бахангаадаа очиад зүчэн дээр нэг 3 хоног сайхан бүр бүх хайртай хүмүүсгээ цуглуулж байгаа нэг найр хийгээд суух юмсан гэж боддоо шүү дээ. Nice. Тэр цэнхэр хашаалаа орж их мөчийг бол юу өдөр болгон шүн болгонд би орон дотор боддоо шүү дээ. Цэнхэр хашаалаа нэг морь хөтлж ороод тэгэл би цэнгэлдэх тойрол нэг морь хөтлөл алхаж яах юмсан дээ. Ямар сайхан бэ. Яг нь мулан тод манлаа том уяачтай хувьд бол хэвийн зүйлч гисэн миний анхны тэр мэдрэмжийг юугаарч юутаач харьцуулшгүй. Тэгэхээр сайхан. Тэгэхээр намайг амьд байлгаж байгаа зүйл бол миний тэр мөрөөдлүүд. Дашка чи нэг л өдөр цэнгэлдэх тойроод морин хөтлөөд алхаж шүү дээ. Сайхан штэ хаа. Бүр юм нүдэнд харагдаж штэ. Сайхан штэ. Аимшиг штэ. Аимшигтэй сайхан. Тийм. Аимшигтэй сайхан. Гэхдээ ойрхон байгаасаа л гэж хүсэж байна. Нэг тийм хол биш баг. Мөрөөдөл жоохон биелэгдэхгүй жоохон уртцааг ухсаа зацуулаад эхлэхээр хүн жоохон шантраад ядрах гэдэг талтай. Мөрөөдлөө биелүүлэх хэцүү үстэй. Хэцүү. Юу нь хэцүү вэ гэхээр шүү дээ. Бууж өгөхгүй тэрнийхэн араас явах л хэцүү. Хэцүү. Бууж өгөх бол маш амархан. За би чадахгүй юм байна. Яг чиний хэлдгээр хан усгоод за энийг би эзэж хийж чадахгүй юм байна гэд бодгол юм бол дуусаа. Энийг мэдрэх мэдрэмж чинь бол бүр хамгийн новшийн мэдрэмж. Тэгэд би хэлээд шүү дээ. Би одоо хүртэл яг биелүүлж чадаагүй мөрөдлийнхөө төлөө одоо ч явж байгаа. Миний хувьд ойрхон байгаа одоо бол. Маш ойрхон байгаа. Таны ойрын мөрөдөлд бол нууц биш бол хэлэхгүй юу? Хэлэхгүй. Айгүй ойрхон байгаа болохоор би хэлж чадахгүй. Би яхаа боддоо шүү дээ. Та бид нэр тооны хүмүүс. Бизнес хийх гэж оролдоод байгаа тийм. Мэдээж дээшээгээ гайгүй сайхан ажлыг явж байгаа хүмүүсийг хараад зарим нь цагаархаа атаархал байна. Тэгээд шантарч байгаа шүү дээ. Заримдаа хоёлаа ам зүрэлтэн тийм. Тэгэл заримдаа биелэгдэшгүй шиг яг юуны төлөө ч яваад байгаа гэж бодно тийм. Заримдаа орхимоор санагдсан, цухтаамаар санагдсан. Энэ хэцүү мэдрэмжүүдийг бүгднийг нуруунд дээр авч дааж гараад эцэст нь мөрөөдлөө биелүүлнэ. Хүн болгон тийм амаргүй замаар мөрөөдөлтөд өрдөг юм байхгүй. Амаргүй замаар удаан хугацаанд яваад тэр нэг хүссэн зүйлдээ хүрэх мэдрэмж бол
Энэ их сайх. Том жижиггүй би тэгтээ нэг сүүлийн 7-8 жилийн хугацаанд мэдрээд явж байгаа. Сайхан л байгаа. А тэгтээ жил ирэхтсэн одоо миний мөрөөдлөхөөс илүү энэ миний хийх ёстой бүтээн байгуулалт юм аа. Энэ миний үлдээх ёстой юм аа. гэж бодогддог болсон. Мөрөөдөл гэдэг тодорхойлолтод бол багтахаа байсан. Миний хийх гэж байгаа ажлууд алсан араа. Тэгэхээр ярьцлагын хинэгсэд энэ том сэдв гэдэг чинь энэ багхгүй. Дан ганц мөрөөдөл гэдэг уягдах шээ. Уучлаарай. Би амаргүй гэдэг үгийг хэлмээргүй байна. Яагаад гэдэг мэдчихэж байгаа бах те. Нэг сонь хүн. Зөв хэцүү. Ер нь бол хэцүү. Тэгтээ хэцүү замаар мөрөөдлийн төлөө явах нь бас их гоё амттай. Их гоё амттай байхгүй. Энэ чамд туршлага болж үлдээл байгаа. Маш том туршлага болж үлдэж байгаа. Энэ хүртэл чам туршлага болж үлдсэн учраас чи одоо хүсэл мөрөөдлийнхөө араас явхад хэцүү байгаа ч гэсэн энэ ард гарна гэдгээ чи өөрөө мэдэрсэн байхгүй. Би нэг ийм судалгаа байсан. Ча уншсан уншаагүй. Нэг судлаач 3 хулганыг устдаа сав руу хийсэн байгаа. 15 минут сэлээд өгцөн. Ахад 3 хулганыг хийгээд 14 минут сэллүүлээд гаргаад тавьсан байгаа. Жохон амрааж жагаад буцаа усанд хийгээд тавьсан. Хэдэн цаг сэлсэн гэж? 5 өдөр хэдэн цаг гэлээ сэлсэн гэж байгаа юм. Яагаад вэ? Би энэний ард гарнаа л гэдгээ инстинкт цуцсан байгаа даа. сэтгэл зүгээ хол тавьчихсан тий. Байгаад байгаа. Яг энэтэй ижлэх юм баггүй. Яагаад гэвэл энэ хүртэл би туулж ирсэн чинь энээс ч илүү би туулж чадна гэдэг сэтгхүүнд нь тийм инстинкт амьтанд хүртэл суугаад шүү дээ. Энэ үйл явдлын процесс чам цуцсан баггүй. Хэцүү байдаг. Би эхнийхээ мөрөөдөл түрхэд хэцүү байсан. Хоёр тургуу бүр хэцүү байна. Тэгтээ мөрөөдлөө биелүүлж болсон шүү дээ өмнө. Одоо яга болтгогүй гэдэг юм чиний дотор суудсан байгаа болохоор чи тэрний төлөө одоо бол өдөр болгоны сорилтыг чид аваа яваад байгаа байхгүй. Чи тэрэндээ бүр амтшаад байгаа байхгүй. Ийм нэг сайхан үг байд юм да. Алс солын том мөрөөдөлтэй хүнд зам зуурын жижиг бэрхшээлд хизээч шантардаггүй. Оо яг зөв. Хэцүү шттэ. Өглөө сэрэл хэцүү шттэ орноос босох. Тэгээ орноос боссоод өөрийгөө ялж шттэ. Ажил руугаа түгжрээл ирээл өглөө жоохон нойрмоо ажиллаа хийгээд суух хэцүү шттэ. Үдээс хойшоо нэг гой болж эхэлдэг шттэ. Энээс ч хэцүү юм байгаа шттэ. Энээс ч хэцүү юм байгаа шттэ. Тэ. Би бол олон хүмүүс гой уран мөхийг л үстэй. Та нэг хэлдэг шттэ тэ нөө сэтгэлийн гал нь бүхэн явж байгаа хүнд юу гэдэг вүлээ? Түмнийг бадран асаах нэгэнтэй таарах хичнээн сайхан. Хичнээн сайхан билээ гэдэг шиг. Хүнийг нэг үгээр ч амьлуулж болдог, нэг үгээр ч өвхүүлж болдог тэ. Тэгэхээр бүх хүмүүс нэгнээ гоё уран мөгж байгаасаа л үстэй. Тийш. Чи чадна штэ. Чи энийг хийхэд төрсөн байхгүй юу? Чи өөр ордон төрсөн байхгүй юу гэл. Тий. Бүр ингэ солиот болгочтой штэ өөр. Ер нь хүн ингээд яг хүнийхэн талаар яагаад гоё үг хэлж болдгоо. Тэр хүн бүгд л мөрөөдлийнхөө төлөө явж байгаа юм шүү дээ. Юу ч болохгүй. Тэгэхэд юу ч унах. Тэрийг нь хэлж хөглж өгөх хэрэгтэй байхгүй. Юу ч унах. Би бол дандаа хэлдэг. Чи чаднаа. Чамаас өөр хэн чадахгүй. Чи бол өөр ордон төрсөн хүн шүү дээ. Би бол чамайг арай өөрөөр үнэлдэг шүү. Тэр хүн цаашаа эргэл бодож байгаа шүү дээ. Ямар гоё юм бэ нэрээ. Би чадах юм биш дээ. Бүр ялангуяа одоогийн эцэг эхчүүд би түрүүн чамайг хэлэхэд бодож ирсэн гинт санчлаа. Хүүхдэд загнахтаа хүртэл тэ бүр гоё үг сонгох хэрэгтэй. Энийг чи хийхгүй бол өөр хэн хийх юм? Энийг ганц л чи чадна штэ. Чи л чадна. Чамаас өөр хэн ч чадахгүй. Тийм үү? Тэгж бүр гоёор хэлийгвэл миний хөө монголчууд хурдан давх морийг л ташуурддیں шүү. Хоньны морийг хизээж ташуурдаад нэмэргүй. Гоё үг шүү те. Хурдан давх морийг л ташуурддгийг. Чи бол энэтэй ижилхэн. Миний хүү энэ гэрээс ганц чи чадна. Ээж нь аав нь чадахгүй. Чи л чадах учраас бит хоёр чамайг чадаасаа гэж хүссэндээ энийг хэлж гин гэж хэлэх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй чи доржийн хүүхдтэйгээр, батын хүүхдтэйгээр тэд нар мундаг байж гэж хэлвэл тэр хүүхд яаж үлээж авах вэ? Чи мундаг штэ минь үү? Ийм зүйл төр бити урам гол та. Чи чамд зогхгүй. Чи ийм хүн биш штэ гэдэг. Тий чи ингэж мяараа сууж байгаа чи чамд зогхгүй байна хөөе. Бос. Монгол эцэгчүүд бас хөгийн загинд штэ. Муухай л. Одоо тэрийг болох хэрэгтэй. Тэрийг болох хэрэгтэй. Тэрийг болох хэрэгтэй. Би бол одоо жишээ нь яг тэгдэг байхгүй. Гурав хүүхдтэйгээ тэгж л ярьдаг. Асуудал юу вэ? Ийм байна. Наад асуудал чамд зогхгүй хөөе. Бити юм жижиг юм яриад. Чамд зогхгүй наадах чинь. Илүү том юмд фокус өг.
6 сарын дараа дахиад хэлнэ. Энэ охин тэрийг санаж ийн өгсөж. Йоо аавс даймер тэрийг бити яриад бодгоор энэний дүрээд яг энтэй ч л хийж лэх. Чиний ярьж байгаа асуудал. Та намайг нэг загинжсэн шүү дээ. Энэ хүүхдийн цуслан барина гэдэг. Тэгсэн чи юм хүнд хугацааны амлалт өгөөд. Тэг чи тийм өрөнд орж болохгүй таашгүй. Хизээч хүнд хугацаа амлажлахгүй. Тэгээд цуслан луур дуулсан. Тэг бүгдэнд нь пост бичээд тэр хүнийхэн зураг хөргийн тавиад зарлсан. Тэг би дуусгах чадаагүй. Тэг хүмүүсийн төлөө бодсон бас нэг тийм мөрөөдөл байсан шүү. Хүүхдийн цуслан барьчээ гэдэг. Тэр ойрхон багуу. Олон зуун саяар шатаасан. Гэтэ би танд хэлдэхтэй. Би эзэнийг өдөр хийнэ. Өнөөдөр бишвэж болно. Дараа сар бишвэж болно. Энэ жил бишвэж болно. Би тэгтээ хизээ нэгэн цагт хийнэ. Тэр бол ойрхон өдөр ярьсан шүү дээ. Тэр бол аятайгаа явчихна. Том мөрөөд. Зүгээр л том мөрөөд. Би одоо залуучуудтай ялангуяа хэлье. За өөрийнхөө үеийнхэнд ч гэсэн хэлье. Том мөрөөд. Чаддгүй магт мөрөөдөл үр хөвгтөдтэй өвлөл. Цоолж гар, юмыг дээшээ цоолж гар. Том мөрөөдөлтэй хүн ер нь амьдрал бууж өгдөг штэ. Анзаараад байвал. Бууж өгөхгүй дээ. Би манай их гоё үг хэлж ирсэн юм л та. Манай нэг авгах. Дундаж болон дунджаас доош амьдралд өссөн хүмүүс сүхтүүлсэн жундгүй амьдралд. Тэгэхээр манай монголчууд бас сүхтүүлээс сурцсан байхгүй. Амьдрал зөндөө олон сүхтүүлж байгаа шүү дээ. Тэгээд сүхтэйгүй өдөрт нь баярлаад идэг болсон байгаа зодоо. Тий тоохгүй шүү дээ. Тэгэхээр ийм өндөр сэтгэл зүйн чадамжтай байж иж үйлдэл хийх нь дутаад байна. Үйлдэл хийж чадахгүй. Тийм. Зовд сураад байна. Одоо жаргал суръя л та. Би сүүлд нэг ном уншсан шүү. Кофе шоп, хар кофений онолт. Кофе шопт ороод латте уумахыг хүсэж байгаа. Гэсэн мэт би хар кофе уумааргүй л гэж хэлээд гэнэ. Тэг нөгөө нэг баристан гайхаж шүү. Энэ одоо юу уух гээд байгаа юм болоо. Хар кофе л уухыг хүсэхгүй нь хэлээд байгаа юм. Латте уухыг хүсэж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь энэ зөв бодит амьдрал дээр энгийнээр тайлбарлавал би мөнгө олохыг л хүсээд байна. Би мөнгөгүй байхыг хүсэхгүй байна. Тэгээ би машингүй байхыг хүсэхгүй байна. Би түрээсийн хэлбэрөө ингээд төлж чадахгүй байхыг хүсэхгүй байна. Би ядрахыг зовхыг хүсэхгүй байна. Хүсэхгүй байгаа зүйлээ эрхэмлээд идэх гинэ. Хүсэж байгаа зүйл дээрээс фокуслдаг. Мөнгөтэй болохыг хүсмээр, машинтай болохыг хүсэж байна. Байртай болохыг хүсэж байна. Хар копын онл гэдэг сүүлний ном дээрээс уншсан. Тэнгүүд зовлонтойгоо л зурлаад. Тэгвэл жаргалтайгаа зурлалмаар шүү дээ. Энэ жаргалыг татаад ишиг ингээд аваад ирээ л та. Тэгээд татаад эн чинь нөгөө нэг жаргал татагтангууд зовлон түлхэх битэн. Шинжлэх ухааны чинь тайлбарлсан байдаг шүү дээ. Мөрөөдлийг юу вэ гэсэн чинь. За чи жишээл бит нэг мөрөөдөлтэй нэг цоошин G класс авахыг мөрөөдөж байна. Очоод машин унаад үз. Шоурумд нь оч гэж байгаа байхгүй. Оч. Ороод машинд унаад үз. Тестийн жолоодлого хийгээд үз. Окей. Таалагдсан. Тэр мэдрэмжийг аваад тах гэдэг. Мэдрэмж ав. За чи явлаа. Чиний биеэс ялгарч байгаа аура энержи тэр машин дээр үлдэнэ. Өдөр болгон чамаг энержи чинь чамаг дуудана. Come on. Чи тэрний төлөө одоо залхуураад хаях биш шүү дээ. Чи тэрний төлөө хичээн. Чи нөгөө чамд өдөр болгон нөгөө машин тэр G классыг унсан мэдрэмж тэнцээ ингээд бодогдоод шүү дээ. Илүү чи нэгт ажиллана, илүү олон цагаар ажиллана. Нэг өдөр чи амжилтанд хүрээд нөгөө машинаа авч унана. Чамд нэг сонирн биш байх л гэж байгаа байхгүй. Энэ шинжлэх ухааны нотлогдсон шүү. Нэг сонирн биш. Яагаад гэвэл чиний мөрөөдөл биелж байгаа чинь бодит байдлаараа л тэр. Өдөр болгон ч биш юм аа. 7 хоног болгон лав Шангрила ордог байсан. Тэр нэг давхрынх нь Rolex-ийн ногоон өнгөл байн харагддаг байсан шүү. Одоо тэгээ таны бугунд ч байгаа зү. Тийм. Санаж явал та хүрнэ гэ тий. Санаанд багтсан зүйл ингээд заяанд багтана гэд. Авандаа чамаа нэг л өдөр гээл тий. Дотроо ингээд авандаа чамаа гэл. Яасан зүй вэ гэл. Өөрөө гэдэг чинь хурцлах хэрэгтэй юм. Тий. Тэгээд өөрийнхөө одоо зорж байгаа ажлынхаа өөрийнхөө төлөвлөгөө гаргаад тэрэндээ маш бат итгэлтэй байх хэрэгтэй. Та бас загинд ш намайг хаяа. Тийм ажил хийндэ гэл. Мөнгө нь хаанаа гэхээр санаанд багтсан зүйл заяанд багтд юм аа гэхээр.
тоо эзэж худлаа ярихгүй, тийм эрсдэл рүү орохгүй гэл. Яг нэгтэлтэй бол хязгаарлаж эрсдэл байгаа шүү. Одоо энэ унж болохгүй шүү. Төлөвлөгөөтэй ажиллана. Гэсэн хэдий ч тэр чинь бас миний мөрөөдөл واخгүй тий. Зорилт шүү дээ. Гэтэ би бол одоо мөрөөдлийг хүрх цэг гэж харахаа байлсан. Тэнд очиж бол үүдчих шүү дээ. Тэгэхээр зүгээр л мөрөөдөл биш үний хийх ёстой ажил. Очих ёстой газар байгаа гэдэг чинь. Яг миний хийх ёстой ажил. Чам нэг сонирм биш. Нэг сонирм биш. Уус л миний хийх ёстой ажил шүү дээ. Батэрдээ авраа нэг 12 төрүүлчихэд сүүлийн төрүүнүүд дээрээ нэгтгэн майхтар баярлаагүй л. Яг тэгвэл би л чадна. Угаасаа би төрүүлэх юм ч гэсэн зүйтэй байгаа шүү дээ. Миний л хийх би л хийх ёстой зүйл гэдэг тэнд суудсан байгаа байхгүй. Тийм. Төгсгөлд нь мөрөөдөлтөд хүрэх гээд унаад босоод бүдрээд шарах сорив аваад явж байгаа хүмүүс урам хайрлаа л та. Та бол гоё хэлдэг шүү дээ бас тийм. Зүгээр л энэ өөрөө ингээд маш том сэдв, маш их юм бодуулах. Нэг үг боловч бодуулах. Тийм л ухааны цар үрээр шаардсан зүйлээр нь би 3 л үг хэлээ. Мөрөөд, бас дахин мөрөөд. Тасралтгүй мөрөөд. Өөр юу ч хэлээд хэрэггүй зүгээр мөрөөд. Мөрөөдөлт нь чамайг хөтөлдөг юм бэ нэлээ. Би нэг өөрийнхөө ингээд нэг юм ахархан карьерт бол энийг бол би маш их мэдэрсэн. Мөрөөдөж чаддаг хүн амжилтанд хүрдэг. Би хамгийн чухлыг олсон. Амжилттай байгаа хүмүүсийн анзаарч байгаад хамгийн чухал нь юу вэ гэсэн чинь эхний мөрөөдлөл биелүүлэх юм л. Тэр мэдрэмж бол солиотой байна. Солиотой шүү дээ хаа. Яг зүнээр шүү. Яг тэр анх 200 анх авч өгчсэн мэдрэмж бол солиотой шүү дээ. Тэрнээс хойш би зогсгосгүй юм байна. Би энэс илүүхийг хийж чадах юм байна. Олон хүмүүс гоё түүх вэ шүү. Баяр түүх олон хүмүүсийн баяр дунд би тэр машиныг ингэж өгсөн бохгүй тий. Уйллаад мөшөртлээ маань зарим нь уйллаа. За би хүмүүсийг баярлуулах мэдрэмж ямар гоё вэ гэдгийг бас мэдэрсэн бохгүй. Өдөө зарим нэгний хувьд л юм сүртэй ингэж харна. Гэхдээ үгүй шүү дээ. Үгүй бохгүй. Гудамжны мөрөөдлөөсөн бохгүй. Чиний хувьд бол нөгөө тухайн Land Cruiser 200 гэдэг машиндаа гол юм биш. Зүгээр аавыгаа тэр баярлуулж байгаа тэр моментыг харна гэдэг чи өөрөө чи л хүүхлээ тэр моментыг мартаж чадахгүй хаа. Би тэгээд хүмүүс анхныхаа мөрөөдлийг л биелүүлчих. Тэр мэдрэмж чамайг хуцлаад цааш тийм бүх мөрөөдөл рүү чинь түлхээд аваачаад өгч чадна. Голд нь өдөртэй, гонхтой, хэцүү, зовлонтой, бэрхшээлтэй цаг үе гарч ирнэ. Тэр үед чамайг үргэлж хуцалдаг хүмүүсээр л өөрийгөө хүрээлүүлчих. Тэгээд эцэст нь чи очих ёстой газараа хүрэх ёстой зэгтээ хүрнэ гэдэгт 100 баталгаа өгч чаднаа. Гой хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл. Анхны арилжааж ихсэн ш тавуулан. Том юм ярина тухайд. Их юм бодноо, бас их юм бодвол их юм мөрөдөл том юм яриад нэг офис сууцгаацсан те. Хүний офис дээр сууцгаацсан. Зарим зөвөрөн компьютер байхгүй. Тэгээд нэг нь зөвөрөн компьютер. Нэг нь л англи хэлтэй. Тэгэл гадны нөгөө нэг арилжаалыг залуучуудыг хараал те. Яасан гоё юм бэ гэл. Тэгтээ би одоо боддог байхгүй. Нэг ижлэхэн мөрөөдөлтэй хүмүүс чамайг хөгжүүлнэ. Мөрөөдлийг чинь хүндэлдэг. Эсрэг мөрөөдөлтэй нэг шинэ гутал өмсөд ирэхээр чинь гутлан дээр чинь гიშгчил та мила гэдэг үст. Тийм хүмүүс бол хэзээ ч чамайг хөгжүүлэхгүй шүү дээ. Нэг ижлэхэн мөрөөдөлтэй тэгээд үргэлж нэг нэгээ гоё хурцлж дэмжиж өгдөг. Тийм хүрээлэлтэй байх юм бол хүн ер нь юунд ч хүрч чадна шүү гэдгийг хэлмээр байна. Наадах ч юм бол өстой чи. Тэгэхээр гоё үг хэллээ шүү. Гашуун ч гэсэн үнэн тэр. Үнэн шүү. Гашуун ч гэсэн үнэн тэр шүү. Энийг сайн бодож үзээрэй. Ялангуяа залуучууд энийг ахаад бодож үзээрэй гэж хэлээ. Чиний сүүлийн биел болгоод таслахаар бүр ярий заяа. Чиний хийж байгаа зүйлийг чинь дэмждэг. Аль эсвэл нэг ижил хүсэл зориг мөрөөдөлтэй найзууд руугаа энэ бичлэгийг явуул заяа. Та хоёр хизээ нэгэн цагт хүссэн зүйлдээ хүрнэ. Хүрнэ те? Яг үнэн шүү наатах чаа. Хүрнэ. Яагаад вэ гэвэл хамтдаа хичээ тэр зовлон шаналтай хэцүү өдрүүдийг хамтдаа туулаад гарсны дараа яах юм бэ? Та нар өөрсдийнхөө барилгын хамгийн дээд давхарт нь өөрсдөө офслаад том цонхоор ингээд гадна талбайг ингээ хараа сууж ингээл мөрөөдөлтөө.
Тэр өдөр бол удахгүй шүү. Гоё хичээгээд хөдөлмөрлөөд залуу хүмүүс нэгнийгээ хувцлаад дэмжиж тэгэхэд хүрхгүй газар очихгүй газар гэж байхгүй. Яг үнэ. Хичээгээр Энэ шатрыг нэг өнцгөөс харж иж болно. Чамайг хамгийн их урамшуулж, чамайг хамгийн их одоо дэмждэг хүн, чамтай яг ижил нэг сонирхолтой байгаа хүн энэ талд нь харж сууж харах юм бол хизээч алдаа гарахгүй байхгүй. Хоёр нүд, дөрөв нүд харах. Нэг тарих сэтгэх, хоёр тарих сэтгэх. Өөрөө энийг чинь л нөгөө өмнөх дугаар дээр би хэлж исэн. Ив нэгдэлтэй бай. Урагшаага хамтдаа харъя. Зорилгоо нэг тавья гэдэг чинь энэ. Бидний цаг нь болсон одоо. Таны хилдэг шиг нөгөө том бодож дунд дээр буу гэдэг шиг. Та бидний энэ үзэж байгаа хүмүүсийн гудамжны мөрөөдөл нэг л өдөр дэлхийд гарна шүү. Ойрхон байгаа. Ойрхон байгаа шүү. Би ойрхон байгаа. Энэ дээр бол би өстө эргэлздэг шүү. Би бол хангалттай урам өгсөн гэж бодчих. Дуусгах тий. Баярлаа. Болсон. Надад одоо яг үнэндээ бол хэлэх үг олдохгүй маш их юм бодогдож чинь чиний яриаг сонсоод баярлаа. За баярлалаа. Баяртай.